Сайн байна уу? Та бүхний өндрийн амгалан айлтгая. Тэгээд би эцэгэл 34-аас жоохон уншиж өгч үзсэн. Тэгэхээр энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр эзэн бурхан их байлдаж байна. Өөртөө тэжээж байсан Израилийн хончид золгүй ээ. Хончид нь хонин сүргээ тэжээх ёстой босоо. Та нар өөх идэж өөрсдөө наасаар хувцалж хонин сүргээ тэжээлгүй тарган хоныг нэдэлдэг. Эмэгтэй нэг та нар эстэнхрүүлж өвчтөйг нь та нар эс идгээ, гимсийг нь та нар үл боож, бутацыг та нар эс буцааж, гихцэг нь эс хайв. Харин та нар тэдний хүчээр хатуу шинээр ноёлов. Хончин дутагдсан тул тэд бутарч таал хэрийн аратан бүрийн идэж болж тараагдав. Тэгээд эдгээр ишлэгийг харахтаа би хэнийг хончныг ч юм уу шүмжлэх гэж уншаагүй. Харин бид юу хийх ёстой вэ гэдгийг хэлж байгаа. Христийн биеийнхээ хувьд хончлох бэлгээс олон хүнд өгсөн байдаг. Ганцхан хончин буюу тухайн пастор биш. Христийн чуулганд бол бүх хүмүүсийн үүрэг оролцсон маш чухал байдаг. Жишээлбэл энд эмэгтэй нэг та нар эстэнхрүүлнэ гэж байгаа. Тэгэхээр эмэгтэй энийг тэнхрүүлдэг үйлчлэлтэй хүмүүс бас байж болно. Бусдаагаа тэнхрүүлдэг ишүүлэгч нар бас өстой гэсэн. Өвчтөөг нь нар эсэдгэн гэж байгаа. Тэгэхээр өвчтөөг нь бид нар эдгэж явах. Сүм чуулганыхаа хувьд зөвхөн тэр эдгэх хүргэн ч юм уу тэнхрүүлэх хүргэн зөвхөн пасторд өгдөө зогсохгүй бүх сүм чуулганд өгсөн дээрээсээ мартаж болохгүй. Сүмийнхаа өвчтөө нэг залбирдаг, өвчтөө нэг эргэж очдог үүрэг сүмийн гишүүдэд олон хүмүүст байгаа. Зөвхөн пасторд гэлгүй нэг пастор 100 200 хүний ардаас явахад хэцүү шүү дээ. Харин эсийн бүлгийн ахлагч нар болон бусад хүмүүс явах боломжтой гэсэн. Та үнэхээр танд хончлох бэлэг аваас өгсөн бол өвчтөө нэг харна. Тэрнээс гадна алдчихж байгаа нэгний ардаас санаа зовдөг, ардаас нь очдог, явдаг тийм хүн бас болно гэсэн. Тэгээ бас энэ дээр гимцнийг та нар үл боно. Тэр гимцнийг бид нар боож явахтай гэсэн. Гимцэн хүмүүсээ андшгүй байдаг. Тэр нь гаднаач гимтэлтэй гэж болно, дотрооч гимтэлтэй гэж болно, тагтлагооч гимтэлтэй гэж болно, бодломж гимтэлтэй гэж болно. Сайн ингээд ярилцах үед миний бодол руу дандаа дайрдаа гэж хэлж байгаа байхгүй. Хүмүүс хараал хийсэн, ингэсэн, тэгсэн гэсэн байдлаар тэр сүнслэг энэ асуудлуудыг сайн ойлгож гимтэх гэж ордож байгаа тэр бузар сүнсний тэр бодлуудыг хүртэл байхад нь заадаг, тусалдаг байна гэсэн. Тэгээс гадна мэрэгцэн гимтсэн байгаа хүмүүсийг яг боох үүрэг биднэрт байж байгаа. Тэгээ энэ боох үүргийг чинь ганц зөвлөгч олон зэрэг дээр хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр аль болох биеиндээ тусал дамжиж ядаж анхаж хатны боолтыг хийж сурах хэрэгтэй. Тэр бол маш чухал. Одоо жишээлбэл нас орсон хүнтэй яаж одоо хайртай дотны хүний алдсан хүнтэй яаж ярих юм. Тэгэл эхнэр нөхөр нь ямар нэгэн байдлаар цохолтой асуудалд орсон үед яаж ярих юм. Одоо сал гэдэг байх юм уу эсвэл яаж одоо зөвлөгөө өгөх юм, яаж архин сүнсийг сонсох гэдэг юм уу. Тэр их чухал. Тэгээ бутарсыг та нар эс буцаана гэж байгаа. Тэгэхээр бид нар бутлаатай гэсэн биш. Ялангуяа хил амаараа сүм чуулганы хангалтуулж бутлаатай гэж болохгүй. Тийм учраас бутарсан тийм хүмүүс байх юм бол ардаас нь хөөцөлдөж явж сүм чуулганд буцааж авчрах эсвэл ядаж Христийн бие дотор байх уу буцааж үлдээхин төлөө байх ёстой. Сүм чуулганд одоо хэрэлцэн ноц одоо буруу зүйлээс болоод өөр гаж урсгал эсвэл бөөшөлтэй лам руу хүртэл явцсан итгэж нарыг би мэднэ. Тэгээ тэрний эсрэг бид нар Христийн биеэрээ тэмцэхтэй гэж би ойлгодог. Тэгээд гээгцнийг сайн гэж гээгдэж байгаа хүмүүс байдаг. Ингээд сүм чуулганд явахгүй утсан ч юм уу хөл гардан өвдсөн эсвэл хүн харах хүүхд харах ч юм уу төрснөөс болоод те сүм чуулганд явахгүй үлдэж байгаа хүмүүс байл онлайнаар сургалт хийдэг юм ажууд нь очдөг юм ингэж очдөг. Ингэж очихдоо улам мурам тэнхээ өгдөг тийм байх явдал үнэхэр чухал. Тэгээд тэднийг хүчээр хатуу ширээр ноёлог гэж байгаа. Тэр хүчээр хатуу ширээр ноёлож болохгүй, дарамтлж болохгүй бас харин бид нар хайраар үйлчлэх ёстой. Христийн хайраар Бурхны тэр хизээж дуустдаггүй тэр үнэхээр хариу нэгтгэх өдөр хайраар үйлчлэх нь маш чухал байгаа. Тэгээд хончид дутгдсан тул тэд бутарч таал тэрийн аратан бүрийн идэж болж тараагдав гэж. Тэгэхээр таал тэрийн аратан болж тараагдж байгаа явдал бол хончид дутгдсанаас болж байгаа. Тэгэхээр олон хончин гарах ёстой гэсэн. Тэгэхээр би бол нэг мэдээж нэг сүмд нэг л пастор байж юм уу туслах пастор байлаа гэж бодоход хончлох бэлэг авьяастай хүмүүс өндөө өгсөн байдаг. Жишээлбэл би хончин биш л дээ би пастор ч юм уу тийм хүн бол дуудлагатай хүн бол биш. Гэтэ би каунслинг дуудлагатай хүн одоо зөвлөгөө өгөх дуудлагатай боловч одоо миний одоо бэлэг авьяастай дотор хамгийн өндөр байдаг одоо бэлэг бол үнэхээр хончлох бэлэг авьяас би нэг ерөөсөө мэддэггүй байсан. Хончлох бэлэг авьяас юу хийдэм бэ гэж судалсан чинь яг л энэ одоо өвчтөө хүний яатгүй лээ боодог
шархын иддэг. Тэгээд алдагдсан хоньны ардаас явдаг тийм үйлчлэл хийдэг бэлэг авьяасдаг юм билээ. Тэгээд ялангуяа шаналсан зүрхтэй энэ хүмүүстэй гэрэл чөлөөлт хийхэд бол хонжлох бэлэг авьяас маш хэрэг болдог байгаа. Тэгэхээр танд бас хонжлох бэлэг авьяас өгсөн байх вэ? Тэгэх юм бол алдагдсан хоньны ардаас яваараа өөч гэсэн бас алдагдчихгүй байхын тулд тэмцээрээ. Тэгээд юм нэгдэлтэй хамтдаа байхад бол бид нар хүчтэй шүү гэдгийг ойлгохоор хэрсийн дотор бид нар нэг бие тэгээд хэрсийн дотор бид хүчтэй байдаг шүү. Тэгээд хаяар үйлчлээрэй гэж хэлмээр байна.